том өрөөндөө юм хүлээлийн буудан тавиад тэгээ үүднийхээ хаалга ингээ онгоолгоод тэг өдөрт нэг 10 үйлчлүүлэгч авах баг болчих واخа. Амхандаа цонхоор гоё бодцод харуулчаад байгаа юм. Мэдэрч байна уу чи? Өнөөдрийн бичлэг ер нь бол ажлынхаа өрөөг тогтоолох тухай бичлэг байх болно. Гэхдээ нэг ганц хоёр шинэ апдейтүүд нэмэгдэж байгаа болохоор тэднийгээ бас давхар оруулаад блог болгох чи гэж бодлоо. Тэгээ одоо нүрээ өмөө цэвэрлжээд гарчаа. Кофе ууд юм уу? Өчтөр нэлээд хүчтэй бор орсон болохоор өнөр гоё их шиг байна. Охиндоо жоохон гоё өнөр борооны дараа өнөртүүлэнгээ. Нүгдэл суудлын үеэр бараг 2-3 хоног нүгрээ ухаагүйсэн баггүй юу. Тэгэхээр дээр нагаад тос мос юу ч ер нь бол хөдөлгөөгүйсэн гэсэн аимшигтай. Тэгсэн чинь бүр тэрний дараа миний нүр бүр амар үрчлээтэй. Угаасаа ч үрчлээтэй л гэсэн. Эцэж миний ярс бүр 25 тэмч харагддаг нац. Тэгээд амар хорсоод 3 хоног бүр буцаагаад амар их юм хэрүүлжээж арай нэг гайгүй хорсч марсан гайгүй бол тийм л аимшигтай ярьсан да. Хайр гамгүй ханддаг хүн байна. Өнөр тангаран сайхан л байна гэхдээ хаа суух уу? Нэг авокадо унтсан баг юм. Ханаас нь ямар юм хаа? Гол юм тийм үү? Энэс л хаалж гомно. Хай ингээд нэг юм их зуруу нэг амар өндөр шатаар буугаар болоод тэгсэн чи яг тэр шатных нь ингээд дээдл дээр нэг юм амар эвгүй юм байсан байхгүй ингээд гар мараа хугалцсан тэг ингээд боолцсон. Тэг боолтных нь гадар нэг цус мус болцсон. Тэг би жоохон айгаа заяа. Тэгээд нөгөө хүн чинь би тэрний чинь эндээс өргөөд үгүй та хоёрыг ингээд буулгаад үгүй тэг би нэг хайцаа мэддэхгүй гээд за тэгээд тэг буулгуулаад тэр айдас маань гарахгүй байна. Би ер нь ингээ хүн амтангуу газар ингээ нөхөр байхгүй ч яад ч ер нь хүүхдээ аваас ч удаа гэж бодоод яагаад сая кофе шоп орох гэжсэн. За кофе шоп дотор ороод бас л нэг байшин юм чинь нэг салхилж чадахгүй байх гэж бодоод тэг кофе гоо чанаад аваад гарч. Сая салхилж орж ирчээ. Энэ үрийн хаалт хийх гэдэг юм. Бити уурлаа минь явах. Тэгвэл Вау! Ээж нь хаалын хийж штэ минь явах. Уйлах юм уу? Брокколитэй овёстой бантан хийж өгөх гэж байна. Би хүслээд ингээд одоогийн байдлаар алим танилцуулсан, тараг танилцуулсан, брокколи, тэгээ овёс танилцуулсан байхгүй. Тэнгүүд манай хүн алимнаас харшлаад, тэгээ тарагнаас харшлаад байгаа. Тэгээ брокколи хоёрт дургу. Тэгээ овёсондоо бас дургу заяа. Тэгэл
Миний танилцуулсан бүх хүнс ингээ бүтлгүүтчихэд би бүр ингээ хямраа заа. Яа, хоол голдог өстой юу ч иддэггүй хүүхдтэй болох юм биш үсттэй гэл. Одоо жоохон хямраал хийж юм тэгэл баг багаар ингээл холиол аль идэж болохоор орно. Өгөхгүй хичээж байна да. Хэцүү байна уу? Жоохон өгж байгаа ингээл хичээж хийж өгж байгаа юм маань идэхгүй голоод ахаар би жоохон ингээ гомдол. Тэгтээ зүгээр дээ. Цааш зөндөө хүнс танилцуулахаар тэднийг маань сайн дээрээ миний охоо гэж л хүсэж байна. Тань. Сайн биш үү заяа. Ороо мөргсөөр байгаа тухай уулзалгаа хийсэн бахи. Тухай яа ойлгоцсон бахи. Өсөд байгаа юм хийж мэдээд байгаа хгүй юу? За, идчихэм яах. Гой. За. Го. Го. Хоолой идэггүй. Яах юм? Юу нэ? Яах вэ? Яах вэ чамайг би хоолой идэггүй байвал? Яах вэ? За, энэ ард харагдаж байгаа энэ өрөө ихгүй юу? Тэгэхээр тэр өрөөг ер нь ямар хуу өрөө болгомоор байгаа вэ гэхээр би ч одоо оюутан хүн шүү дээ. Тэгээ сургуулаа төгсөөд амар гой салаантай болох ер нь бол интеншн бол байгаа. Өмнө нь би бас 4-5 бишээ 18 оноос хойш хэрч би ороод жирэмсэн болохоос өмнө 6 жил ер нь бол маникюр хийсэн байхгүй юу? Өөрийгөө багахгүй туршлагатай гэж бодож байгаа. Тэгээд салаан нэх хүртлээ тэр хугацаанд одоо ингээ хүүхдээ хараад хичээлдээ яваад ийм байх гой артууд туршиж үзээд ер нь бол ингээд өөрийгөө жоох юм хуучруулахгүй байх зорилготойгоор тэр өрөнд юм хийх гэж байгаа байхгүй юу. Тэр өрөөг бол яг өөртөө тухтаагаар гоё ингээд тогтчулмаар байгаа юм. Тэр өрөөндөө гоё хумсны бичлэгнүүд хийгээд YouTube дээрээ ч гэсэн туториал энтер оруулаад хумсынхаа Instagram дээр бас гоё рил мэлгнүүд оруулаад 7 хоногт нэг 2-3 клиент ч юм аавна. Олон хүн бол надаа ингээд гэртээ шавуулах хүсэл бол байхгүй байна заяа. Хүмүүс авч байгаа зорилго нь үл би мэдээж өөр хүн дээр ингээд туршилт хийхэд ер нь техникүүдээ ингээд сэргээх зорилготой. Ер нь бол 2-3 клиент 7 хоногт аавна. Тэгээд зүгээр л нэг юм маникюрчин бол баймиргүй байхгүй юу? Яг гоё nail artist баймир болохоор яг ингээд артаа илүү түлхүү хөгжүүлнэ. Акрилын дээр бас ингээд хэлбэр гаргалтаа бүр гоё ингээд төгс болгох ингээд хүсэлтэй байгаа. Тэгээд тэр өрөө одоо өөртөө гоё ингээд ажил хийхэд тухтай болохоор бүгдээрээ тогтчуулах юмнууд Pinterest-ээс хамт харъя гэж бодсон. Та нар бас гоё ингээд тийм байвал гоё, тийм ширээтэй, тэндээ тийм юм ер нь интерьер талаас нь ингээд гоё гэж бодсон сэтгэлүүдээ бас ингээд хэлэхээрээ за. Тийм юмыг яаж мэдхүү? Эзэн нэг өдөр энэ өрөөнд дотор ингээд надтай хамт хумсаа янзлалцаад суух юм билүү? Тэгэхээр чи хэдэн нэгэн цагт орж ирж магадгүй гэж бодоод бас хараарай гэж бодож би ер нь бол энэ бичлэгийг хийж байгаа юм. За юу. За энэ аккаунтаар л харчаа да. Би бол нэг өөр аккаунт дээр бах юмуд хадгалсан байсан. Гэхдээ яхах үед л энэ дээр ингээд шинээр хараач. Сайн мэйл салан сетап гэж юусэн үү? За иймэрхүү байна. Ийм лед гэрэл бас байвал гоёгаа цаананда nails by заяа гэд энэ лед гэрэл бол надад таалагдж байна. Би бол будагнуудаа ингэж нэг юм шавж өрдөг юмд өстэй амар дургу. Ширээ сандлаач гэсэн нэг юм маникюрын ширээ сандал болон тамиргүй байгаа маа амар гоё тухтай сандал. Энэний сандал таалагдчих шүү дээ. Энэ сандал үйлчлүүлж байгаа хүнд маань ийм сандалтай байвал бас гоё юм болов уу? Юу ч бодож байна. Зүгээр л түлхэгтэй сандал тавьчаараас жоохон тухгүй шүү дээ.
Тэгээ акрил хийх гэж олон цаг суун. Тэг би өөрөө бас амар гоё тухтай орчинд юмаа хиймээр байгаа байхгүй юу. Надад бас нэг юм ширээний гэрэл маань бас юм камер тогтоож могтоодог ширээний гэрэл байвал бас гоё санагдаад байгаа юм. Энэ ширээний гэрэл нэг бөөрийнхээс хормоосны юм шиг юм ширээний гэрэл бас гоё байгаа. Тэгээд энэ бас энэ нэг юм гараа ингэж дээшээ ингэж тавьж өгдөг энэ бас амар дэжгүй санагдаад байгаа. Ийм юм ах уу юу гэж бодчих. За энэ гарын тавиурыг хадгалъя заяа бүгдээрээ. Тэгээ би хэрэгтэй юмудаа бүгдийг өөрөө ингэж харж байгаа захиалчин дөө. Будгаа ер нь өрмөөргүй л ах юм ба. Би будгаа болж үл Япон юм солонгосоос захиалмаар авах. Гэхдээ маш удах авах гэж би айж байна. Өөр эндээс гоё чанартай сет бас авчиж болно л доо. Ер нь бол маш чанартай бүтээгдэхүүнүүд хийвэлж бодож байгаа. Би ч бас 5-6 жил хийхдээ бас аль нь ямар уу гэдгийг бас гадарлахтаа болчихж байгаа шүү дээ. Тэгэхээр тий санагч юм хөлний доор юм гоё хивсэн зэрэг бас байвал нэг тийм инстаграмэбл тийм өрөөтэй болмоор байгаа байхгүй юу. Энэ тол гоё зураг дарддаг гэсэн мэсэгтэй байвал бас гоё шүү дээ охтууд. Энэ хаман дээр ийм амьд сарнаа ингэх бас гоё юм шүү. Тэгээд энэ сарнааны дахтаж дуусгаар ингэ сольждөг. Та нар ингээл хумсаа бодуулах гээд орж ирсэн чинь ингээ ханан ингээ дүүрэн ийм амьд сарнаатай байвал гоё юу. Надад л гоё санагдаад байна. Би тэгтээ салгаантай бол миний салгаан бүр тэр бол бүр үнэхээр амар гоё салгаан. Хумсны салгаан ийм байж болдгийм үү гэмээр л гоё салгаад болно. За сургуулаа төгсөж байгаа та нарт амар гоё салгаан нээж үзүүлнэ. Тэгээд би ингэж дагаа ийм нэрийн ууц шиг хөрхөө инста хөрхмаад яг ийм байл хөрхмаас ингээд нэг төрөвчөнд эсвэл ингээд карт холдор молдорнд орчхоор хэмжээтэй ч юм уу. Тэгээ утасныхаа хард хийсэн ч гэсэн ингээ хөөрхөн чимэгтэй тэгээд ингээ харангууд миний инстаграм хумсны инстаграм бичвэл энэ бас өстой хөөрхөн санагдчихээн даа. Өөр та нарт хөөрхөн санагдаж байгаа юм байна уу? Ийм тавиур бас гоё. Энэ тавиураас хөөрхөн юм дээ. Би одоо ер нь л яг хумсны хэрэглэгдэх нарийн ширийн юмнууд бол би юу хэрэглэмээр байгаагаа мэдэж штэ. Тэрийг бол ингээд өөрөө бодож байгаа захиалчин. Яг ийм интерьер талын юмнуудаа л хамт харах хүсэлтэй байгаа байхгүй. Ийм аксессуарын ийм юм дээр тавьдаг бол хөөрхөмстэй ингээ хэрвээ чи ингээ бөгжтэй ч юм уу орж ирж мэрээд бүгжээ ингээл тайлал тавина штэ. Ингээ скраб хийх үедээ ч тэнгүүд аксессуараа бас тэгээд бас ингээ юу гэж би бас бодож байгаа. Ийм одоо ингээ хумсныхаа зургуудыг авахд тэр яг артта зориулагдсан ийм бүгдний ийм цуглуулгатай л гэж бодож байгаа. Тэр бол нэг хүнтэй байх албагүй шүү дээ. Зургийн дарахтаа л хэл зүгээд ингээ буцаад тавьчих учраас за хэрвээ чи ингээд амар гоё юм шигтгээ бодолт хийлгсэн бол ийм жоохон ийм даймонд юм шиг бүгдтэй ийм зураг мөрийн дардах ч юм уу. Эсвэл нэлийн ийм зураглалтай бодолт хийлгсэн бол ийм гоё өнгөнгийн бүгж зүүж байгаа зургийг дарж магдаг ч юм уу. Тиймэрхүү юмнууд бас надад амар таалагдаад байгаа. Тиймэрхүү бүгжнүүд ер нь авъя гэж бодож байгаа. За ийм өнгөлөг ийм шалмал яаж юм жоо ядрах юм болов уу?